Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн анхны science fiction киног 1902 онд домогт уран бүтээлч Жорж Миллесийн бүтээсэн A Trip to the Moon гэж үздэг. Энэ цагаас хойш sci-fi кинонууд зогсолтгүй хөгжиж, доороо маш олон салаад ид жанрууд төрөн гарсан. Science fiction бол олон төрлийн сэдвийг хөндөх боломжтой, маш өргөн цар хүрээг хамарсан жанруудын нэг. Цаг хугацаа, орон зай, техник технологиг ашиглан цоошин ертөнцийг бий болгож, хэрвээ гэсэн асуултад хариулт олохыг хичээдэг. Хэрвээ харийнхан дэлхий дээр ирвэл яах вэ? Хэрвээ бид цаг хугацаагаар аялвал, хэрвээ хиймэл оюун ухаан дээцэгтэй хүрвэл гэх мэтээр олон сонирхолтой асуултад хариулт өгөхийг зорддог. Тэгвэл энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд өөрийн зүгээс санал болгох топ 10 sci-fi киног нэрлэх болно. Харин энэхүү бичлэг дээр дурдах бүх киног та бүхэн GoPlus-н Space Odyssey цэсээс аль биесний нэртэйгээр Монгол орчуулгатай үзэх боломжтой. Харийнхан дэлхий дээр ирвэл тэдний зорилго юу байж болох вэ? Хүн төрлөختөн устгах, эсвэл бидний төрөлх гарагийг эзлэх гэж үү? Тэгвэл 2016 онд нээлттэйсэн өнөө цагийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Denis Villeneuve-ийн найруулсан Arrival кинонд ихэнх ижил төрлийн киноноос ялгаатай нөхцөл байдал үүсдэг. Харийнхан дэлхийн өнцөг болон бүр төлөвлөгтөөгөө газардах хэдийж ямар ч дайсагнасан шинжүүгээс гадна хүн төрлөختөндөө холбоо тогтоохыг оролддог. Харин Эми Адамсын тоглосон киноны гол дүр алдартай хэл судлаач бөгөөд тэдний хэлийг ойлгохын тулд хөлөгт нэвтрэн киноны гол үйл явдал эхэлдэг. Эми Адамсын гайхалтай жүжиглэлт, өөрөмөц хөгжим, нүд баясгам зураг авалтууд нь энэ киноны хамгийн магтууштай зүйлсийн нэг үлээ. Зөвхөн хийцлээс гадна кинонд өгүүлж буй санаа, гаргаж буй сонирхолтой концепт нь киног улам сонирхолтой болгодог гэхэд буруудахгүй. Энэхүү кинонд цаг хугацааны урсгалыг ойлгож, өнгөрсөн, одоо, ирээдүйд тохиох зайлшгүй зүйлсийг хүлээн зөвшөөрснөөр амьдрал илүү үнцэнтэй болдгийг ойлгуулна. Киноны төгсгөлийг тодорхой тайлбарлахгүй дуустагч, ингэснээр үзэгчдэд олон талын сонирхолтой яриа өрнөхөд хүргэж, хүн бүр өөрсдийн сонирхолтой таамгуудаа дэвшүүлэхэд хүргэсэн юм. Дэлхий дээр ирсэн харийнхны зорилго юу байв? Тэд хүн төрлөختөнд юу бэлэглэхийг хүссэн бэ гэдгийг та бүхэн Arrival киноноос үзээрэй. I don't understand. What is your purpose here? Хүйтэн дайны үед хүн төрлөختөн анх удаа задгаа сансарт нисч цаашлаад сарн дээр хүртэл хөл тавьсан гайхалтай тухайн үедээ л sci-fi гэмээр үйл явдлууд тохиосон. Энэ нь хүн төрлөختний хувьд асар том хөгжил дэвшлиг авчирсан. 1969 онд Америкчууд Аполло 11 хөлгөөр анх удаа сарн дээр буусан түүхтэй. Харин энэхүү түүхэн үйл явдлыг мөн үүнд хамгийн чухал оролцоотой байсан сансрын нисгэгч Нил Армстронгийн сэтгэл хөдлөм түүхийг Damien Chazelle найруулагчийн найруулсан 3 дахь бүрийн хэмжээний кино болох First Man дээр харуулдаг. Кинонд мэдээж тэрхүү түүхэн үйл явдлаас гадна хамгийн чухал нь сансрын нисгэгч Нил Армстронгийн хувийн амьдрал, дотоод харуулсал болон зөрчлийг харуулснараа хамгийн онцлог. Өөрөөр хэлбэл түүхэн, намтарчилсан, science fiction, драма жанруудын холилдсон бүтээл. Киноны хамгийн магтууштай зүйл нь жүжигчдийн жүжиглэл болон хөгжмийн зохиолч Justin Hurwitz-ийн гайхалтай хөгжмүүд билээ. Are you sure? It'll be an adventure. $2018 онд нээлттэйсэн Upgrade тухайн жилийн олон том кинонуудад дарагдаж үзэгчид харьцангуй бага үзэж дутуу үнэлэгдсэн бүтээл. Гэсэн ч тухайн үед нь үзсэн үзэгчид болон шүүмжлэгчид асар өндөр үнэлгээ, сэтгэлдлүүдийг өгч киноны жүжигчид болон найруулагч Lee Vanell-ийн потенциалыг таниулсан. Харин Lee Vanell-ийг та бүхэн James Bond-тай хамтарч хөрөө болон Insidious franchise-ийг бүтээснээр нь сайн мэдэх үлээ. Upgrade нь тухайн жилд буюу 2018 онд гарсан Venom-тай ойролцоо үйл явдалтай мэт санагдах боловч бүх талаараа хамаагүй сайн кино болж чадсан. Бүр гол дүрийн жүжигчин Logan Marshall Green Venom киноны гол дүр Tom Hardy-тай төстэй царайтай тун сонирхолтой. Киноны хувьд sci-fi жанраас салаалсан дид жанр болох cyberpunk бүтээлүүдийн орчин үеийн төлөөлөл. Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй техник технологи хэд өндөр хөгжснөөр бидний амьдралд, нийгэмд, хүрээлэн буй орчинд хэрхэн эргээр болон сөргөөр нөлөөлөхийг энэхүү кинонд маш ойлгомжтойгоор харуулдаг. Үүнээс гадна кинонд техник технологиг ашигласан сонирхолтой хэрнээ амьдралд наалтахаар акшн эсгүүд гардгаараа онцлог. What if I told you I could offer you something that would enable you to walk again? Энэхүү чагсаалтанд сарн дээр хамгийн анх буусан хүний түүхийг өгүүлэх намтарчилсан кино орсон бол өөр нэгэн сартай холбоотой кино багцсан нь 2009 онд нээлттэйсэн Duncan Jones найруулагчийн Moon нэртэй кино.
Энэхүү кинонд Оскарын шагналт Sam Rockwell гол дүрдэн тоглодог ба өөр чухал нөлөөтэй дүр бараг гардаггүй гэхэд буруудахгүй. Кинонд дэлхийн эрчим хүчний хомсдолд орж хүн төрлөختөн сарны гадаргуугаас дэлхийд хэрэгтэй эрчим хүчний нөөцөө олборлох болдог. Харин киноны гол дүр сайн байл сарн дээр 3 жилийн турш Gertie гэх роботтой хамт тэрхүү олборлолтын ажлыг гүйцэтгэдэг. Ажлын хугацаа дуусахад 2-7 хоног үлдэж гэртээ харин эхнэр хүүхдээр очих цаг ойртох үед сарн дээр хачирхалтай зүйлс болж эхэлдэг. Үүнээс үүдэж хэнийч төсөөлөөгүй плот твистер кино маань төгсдөг. Гол дүрийн жүжиглэлт 2009 онд хийсэн гэхэд чанартай продакшн дизайн болон CGI, оршихуйн үзэл санаанууд, хүн төрлөختөн өөрт хэрэгтэй зүйлийн төлөө ямар аимшигтай зүйлсийг хийх боломжтойг энэ кинонд үзүүлдэг лээ. Time loop буюу цаг хугацааны торгийг харуулах кинонууд цөөнгүй. Алдарт Groundhog Days эхлээд Edge of Tomorrow, About Time, Palm Springs гээд дурдаад байвал дуусшгүй олон. Харин жүжигчин Jack Gyllenhaal-ын тоглосон үнэтэй ижил төрлийн бүтээл бол 2011 онд нээлттэй хийсэн Source Code. Энэхүү киног сая дурдсан мөн киноны найруулагч Duncan Jones найруулсан билээ. Гол дүр болох Америк нэгдсэн улсын армийн нисгэгч галт тэргэндэх дижитал ертөнцид өөр хүний дүрээр сэрнэ. Харин түүний гол даалгавар бодит ертөнцид болсон галт тэрэгний дэлбэрэлтэд буруутай буюу тесрэг бөмбөг сүрлүүлсэн этгээдийг олох явдал. Террористыг хэн болохыг олж даалгаврыг гүйцэтгэж дуусах хүртэл тэрхүү 8 минутын дижитал үйл явдал дахин давтагдана. Харин дэлбэрэлт болж гол дүр өгөхэд дараагийн 8 минут руу шилжих зур нэгэн капсул зэрэг ба тэр хооронд агарын хүчний ахмадтай галт тэрэг нь болсон мэдээллийг солилцсон. Энэхүү кинон цаг хугацааны давтамжаас гадна сонирхолтой акшн, нууцлаг террористыг мөрдөх учир бүтээлэг уур амьсгалаараа онцлог. Үүнээс гадна бидний оюун ухаан, дижитал кодтой хэрхэн оршиж ажиллах боломжтойг, цаашлаад бид тарих болон технологийн тусламжтай зэрэгэлдээ ертөнцийг үүсгэж түүнд амьдрах боломжтойг харуулдаг. Зарим эрдэмтэн судлаачид ч энэхүү киноны үйл явдал төгсгөл нь бодитоор биелэх боломжтой хэмээн таамгийг дэвшүүлдэг. You've created a whole new world. Хиймэл оюун ухаан болон роботыг бид хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдөр тутамдаа бодитоор хэрэглэх боломжтой болсон. Харин энэхүү хиймэл оюун ухаан болон хүн дүрст роботыг харуулах нэгэн гайхалтай бүтээл бол Machina. Энэхүү кино нь Алекс Гарландын анхны бие даан зохиолыг бичиж найруулсан кино бөгөөд тухайн жилийн хамгийн шилдэг кинонуудад багтах болсон. Миний хувьд ч амьдралдаа үзэж байсан хамгийн шилдэг science fiction кинонуудын нэг. Кинонд Google шиг өөр нэгэн зохиомол хайлтын системийн компанид программистээр ажиллах залуу олон мянган ажилчид дундаасаа гоц ухаант захирлынхаа алс хязгаарлагдмал байрлах тансаг гэрт нүрэгдэж оюун ухаант робот дээр туршилтын шагналыг авдаг. Гол дүр тэрхүү туршилтанд гар бие оролцож эхлэгч бүх зүйл түүний бодсноос өөрөөр эргэж эхэлнэ. Энэхүү бүтээл бидний өдөр тутамдаа хэрэглэж буй техник технологи ямар аимшигтайгаар ашиглагдаж болохыг, оюун ухаант цаашлаад бүр өөрийн ухамсарт робот бий болвол ямар зүйл тохиолдох боломжтойг, хүмүүс бид роботоос юугаар ялгархыг харуулдаг үлээ. Machina цэвэрхэн минимал продакшн болон CGI, гайхалтай зохиол болон жүжиглэлтээрээ ялгардаг. Энэхүү бүтээл нь зөвхөн sci-fi жанр дундаа бус кино сонирхчдын заавал үзэх ёстой кино гэхэд буруутахгүй. Every cell phone, just about, has a microphone, camera, and a means to transmit data. So I turned on every microphone and camera across the entire fucking planet, and I redirected the data through Blue Book. Boom. Өмнө дурдсан Machina-тай зарим талаараа тун ойролцоо бүтээл бол 2013 онд нээлттэй хийсэн Spike Jonze найруулагчийн sci-fi хэрн romantic drama жанрын кино хүkell. Энэхүү кинонд Joaquin Phoenix, Amy Adams, Rooney Mara, Olivia Wilde, Scarlett Johansson гээд маш алдартай чадварлаг жүжигчид тоглосон. Хүkell кинон зөвхөн sci-fi жанр дундаа гэлтгүй romantic drama жанрын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг. Энэхүү кинонд гайхалтай жүжиглэлт, зохиол, киноны турш харах сонирхолтой өнгөөрөө онцлог. Киноны гол дүр Theodore ганцаардмал, дотгошоогоо өмнөх харилцаанаасаа болж депрессэнд орсон нэгэн. Гэвч тэрээр яг Siri, Google, Alexa шиг виртуал туслахтай цоошин нүүдлийн систем худалдан авснаар түүний ганцаардмал амьдрал баг багаар өөрчлөгдөж эхэлдэг. Theodore болон хиймэл оюун ухаан Саманта нарын харилцаа хайр татам, халамжтай, бас аимшигтай мэт боловч кинонд орчин үеийн хүмүүсийн харилцаа өмнөх үетэй харьцуулахад яаж өөрчлөгдсөнийг, мөн хүмүүс хоорондын харилцаа юун дээр тогтдгийг маш ухаалгаар харуулдаг. Энэхүү кинод Joaquin Phoenix-ийн гайхалтай жүжиглэлтээс гадна зөвхөн дуу хоолойгоор дүр бүтээсэн Scarlett Johansson-ы жүжиглэлтийг багтахгүй байх аргагүй. Are you talking to anyone else right now? Any other people or OSs or anything? Yeah. How many others?
8,316. Science fiction болон түүхэн киноны домогт найруулагч Ridley Scott-ийн 2015 онд нээлттэйсэн бүтээл бол The Martian. Энэхүү киног зохиолч Andy Weir-ийн ижил нэрт романаас сэдвүүлэн хийсэн ба гол дүрд Matt Damon тоглосноор нь үзэгчид сайн мэдхүлээ. 88 дахь удаагийн Оскарт 6 төрөлд нэр дэвшсэн энэхүү бүтээл багагүй орлого болж тухайн жилийн хамгийн өндөр орлоготой кинонуудын жагсаалтад 10-т бичигдсэн амжилттай. Ангарах гаригийн үзэсгэлэнтэй зураглалууд, Matt Damon-ы гайхалтай жүжиглэлт, шинжлэх ухааны оновчтой байдлаар энэ кино үзэгчид болон шүүмжлэгчдээс ихээхэн сайшаагдсан. Кинонд 2035 онд ангарах гариг руу судалгаа хийхээр явсан Ares 3 баг осолдож, багийн инженер Mark Waid-ыг амь үргэцэн гэж бодон багийнх нь орхин явдаг. Харин Mark Waid-ны үхээгүй байдаг бөгөөд хамгийн чухал нь түүний ангарах гариг дээрх цор ганцаар амьд үлдэх тэмцэл, дотоод зөрчлийг энэхүү кинонд харуулдаг. Киноны гол дүр нийтдээ 549 өдрийг ангарах гариг дээр цор ганцаараа тэмцэж өнгөрүүлсэн ба энэ хугацаанд төмс тарин амь зогоож, эцэст нь Ares 4 баг түүнийг аварч буй талаар гарна. It's good to see you. You have terrible taste in music. Мексик уран бүтээлч Alfonso Cuarón'i 2013 онд нээлттэйсэн Gravity энэхүү жагсаалтанд орохгүй байж болохгүй лээ. Энэхүү бүтээлийг 2000 оноос хойш хийгдсэн хамгийн шилдэг sci-fi кинонуудын нэг ч гэж үздэг. Зөвхөн кино театрт л үзэх ёстой кино гэж байдаг бол тэр нь Gravity. Харин кинонд Sandra Bullock, George Clooney, Ed Harris гэх мэт жүжигчид тоглосон ба киноны хамгийн чухал зүйл нь задгаа сансардах гайхалтай бас аюултай зураглалууд билээ. Киног 2010 оноос хөгжүүлэн хийж эхэлсэн бөгөөд зөвхөн visual effect-д 3 жилийг зарцуулсан гэдэг. Энэхүү бүтээл нь 86 дахь академи шагнал гардуулах ёслолд нийт 10 төрөлд нэр дэвшиж, шилдэг найруулагч, шилдэг зураг авалт, шилдэг visual effect, шилдэг эвлүүлэг, шилдэг хөгжмийн зохиол, шилдэг sound edit болон mixing гэх 7 том төрөлд ялд байгуулсан гайхалтай бүтээл. Тийм ч учраас энэхүү киног гар утас, таблетээр үзэхээс илүүтэй өөрт олдох хамгийн том дэлгэцээр хамгийн сайн дууралтайгаар үзэж байж бүтэн мэдрэмжийг мэдрэх юм. Дэлхийгээс 600 км-ийн зайд задгаа сансарт аниргүй мөн аюултай орчинд судалгаа хийж явсан баг осолдох ба Sandra Bullock-ийн тоглосон дүр зах хязгааргүй задгаа сансарт амьд үлдэхийн төлөөх тэмцлийг харуулдаг үлээ. Хүн төрлөختөн бидний бий болгосон задгаа сансар дах хог хаягдлууд, тоо томшгүй олон хиймэл дагуулууд ямар аюултай болохыг энэхүү киноноос мөн харах боломжтой. – 2018 онд нээлттэйсэн Annihilation кино нь энэхүү жагсаалтанд байгаа кинонуудаас ялгаатай нь sci-fi болон сэтгэл зүйн хоррор жанрын хосломл үлээ. Кино уран бүтээлч Alex Garland 2013 онд Machina киногоо гаргасны дараа найруулсан бүтээл нь Annihilation. Тус кинонд Natalie Portman, Gina Rodriguez, Tessa Thompson, Oscar Isaac гэх мэт жүжигчид тоглосон ба сэтгэл гутрал, гашуудлаас үүдэх аимшигтай үр дагавруудыг харуулдгаараа онцлог бүтээл. Мэдээж аимшиг кино учраас нүд талтрам эвгүй санагдах хэсгүүд ч бас бий. Харин кинонд нэгэн гэрэл цамхаг дээр үл мэдэх харийн бит унснаар 3 жилийн турш бүрхүүл үүсгэж цаг хугацаа өнгөрөх бүр тэрхүү бүрхүүл тэлсээр байдаг. Харин гол дүр болох эсийн биологч Ленагийн нөхөр Кейн тэрхүү бүрхүүлд 1 жилийг өнгөрөөсөн ба багаасаа цор ганцаар амьд үлдэн гарч ирсэн байв. Гэвч тэрээр хаан байснаа тэнд яг юу болсноо тайлбарлаж чадахгүй байв. Харин Лина нөхрөө хэрхэн цор ганцаар амьд үлдэн гарч ирсэн мөн тэнд яг юу болсон судлахаар баг бүрдүүлэн тэрхүү бүрхүүл рүү ордог. Гэвч тэнд хачирхалтай учир бүтээлэг зүйлс болж эхэлнэ. Энэхүү кино нь хүний сэтгэл зүй, өөрийгөө устгах мөн чанарын тухай бодууштай гайхалтай бүтээл болж чадсан юм. Миний зүгээс санал болгосон топ 10 sci-fi киног та бүхэнд таалагдсан гэж найдая. Эдгээр бүтээлүүдээс та бүхэн үзэж амжаагүй, эсвэл дахин үзэхийг хүсэж байгаа бол аль ч киног нь GoPlus-н Space Odyssey цэсээс аль биесний хэрэгтэйгээр Монгол орчуулгатай үзээрэй. Цаашид өөр олон сонирхолтой бичлэг үзэхийг хүсвэл лайк дарж, subscribe хийхээ бити мартаарай. Мөн дараагийн бичлэгээр ямар топ 10 хэлбэлмээр байгаагаа комментээр үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.